Тэгээ ер нь бол хоол хийн гэдэг чинь өөрөө бол их оюунлаг, буянлаг, бурханлаг. За намайг бол Шагдарч үеийн Эрдэнэ хүү гэдэг. За тэгээд 1964 онд бол төрсөн. Тэгээд хоол үйлдвэрлэл үүсгэний технологич. За тэгээд бол багш тий. Ийм л одоо хүнтэй. Энэ хоол гэдэг бол өөрөө бол хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл. Тэгээ энэ хариуцлагатай. Ер нь хүнд бол буруу юм зааж болохгүй. Тэр хүмүүс ч гэсэн ийм мэдээллийн их сурвалж байна. Ялангуяа нэг хоолыг бол нэг буруу заагаад өгч эсвэл нэг нарийн боомд бол зүгээр нэг 3 юмар л хийчих юмд чинь заавал нэг 6-7 ямиг бол тэнд орно гэж бас тэр буруу рецепттэй жор технологи ингээд заана гэдэг чинь энэ чинь өөрөө болохгүй асуудал байхгүй. Яагаад тэгэхээр нэг хүнээс бол буруу мэдээлэл авсан эсвэл одоо буруу юм заалгасан хүн бол тэр чинь насан туршдаа яг тэр хүний зааснаар л явна штэ. Тэгэхээр эн чинь бол тухайн хүний аж ахуй амьдрал ч гэсэн эдийн засгийн хувьд бол их дарамттай болоод цагаараад ингээд эдийн засг нь бол мөрөө дарамтлаад байдаг. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн асуудал бай. Тэгээ гуравдугаарт нь бол ер нь энэ бас нэг хүний чи өөрийн дотоод экологийн хэрэгцээг хангаж байгаа хоол хүнсний чанарын асуудал. Тэгэхээр эн чинь бол өөрийн хариуцлагатай асуудал л да. Одоо эрүүл зөв хоолт гэдэг одоо энэ ойлголт бол их дэлгэрч байна л да. Тэгээ ер нь би бол өөрөө бол одоо заримч мэдэх ба Cook тамтруулаг UBS телевизтэй 2004 оноос бол эхлээд анхны хоолны нэвтрүүлгийг л одоо бол би дааж бэлдэж UBS телевизээр бол цацсан шүү дээ ер нь бол. Хоол хүнсний ялангуяа энэ боловсролыг бол манай хувьд бол бүх нийтийн хоол хүнсний боловсрол гэж томьёолдог. Тэгэхээр ер нь бол 2004 оноос бол хийсэн манай Cook тамтруулаг бол ялангуяа энэ бүх нийтийн хоол хүнсний боловсролд бол маш их үр гүйцэтгсэн гэж би бол боддгийг. Ер нь бол саяхны хүртэл ягаан байцааг бол идэж мэддэггүй байлаа шүү дээ. Брокколины зутан гэж мэдэхгүй байлаа шүү дээ. Одоо өөрийн гэсэн ажлын байр байхгүй юм чинь нөгөө бүүлчгээ хийгээл тэгээд нөгөө гэрийн нөгөө жижиг шарах шүүгээ чинь болохоор нэг твштэй. Тэгээд твшин дээр бол 12 ширхгэр ордог байхгүй. Яг ингээд 1 2 3 4 тэгэл ийшээ яадгүй хэр 1 2 гэл ингээл те ингээд. Тэгээд ер нь нийтдээ бол нэг 12 ширхгэл ордог. Яг тэр бүүлчг нь. Тэгээд жижигхэн твш шүү дээ тэр чинь. Тэгэл одоо яг та тэр чинь бол орой чинь хүүхдээ унтуулч чал хийн штэ. Тэгээд хүүхдийн нүдтэй бас тэгээд материал эдэр чинь бол их ховор байсан үе штэ. Одоо ингээл тохиролцооны лангуунууд дээр чи ороод 90 донт чинь нэг 100 г илсэн чихэр 2 ширхэг өндөг. Тэгэл одоо юу гэдэг нэг 500 г гурилж байт юм уу. Ингээл ерөөсөө яг нэг хийх материалын хэмжээгээр л анх бол би тохиролцооны лангуунууд дээр сансарт үйлчлэгийн төгрөгөө ороод юм аваад гардаг юм л байсан. Тэгээд тэргээрээ бол яг нөгөө тоош ширхгэр юм хийчих. Зарим үед бол нөгөө мөнгөний эргэлт бол аяг хэрэгтэй үед өөрөө түүцний хажууд бол очиод зарчдаг байхгүй. Тэгээ нөгөө мэдээж тэр түүцийн усуудын чинь орлогыг хааж болохгүй зү тий. Тэгэл зарим одоо авгаа нар ч яг хөөн. За хүүхэд энэ юм заруулахгүй шүү. Одоо тий энэ юм заруулахгүй гэл. Тэгэл одоо яг тэр нөгөө түүц чинь гаднаа нэг юм тохоо тавьдаг нэг юм гар тавих нэг юм юутай шүү дээ. Тэгээ цонхных нь хажууд тий бас нэг юм тавцантай. Тэр энийх нэг харагдахгүй газар нь очиод яг сэдэгтэйгээ тавьчихдаг байхгүй юу. Тэгэл дор нь хүмүүс бол авчдаг. Энэ манай аавын зааз уу шүү дээ. Тэгээ ер нь бол хутга эртээ байх тусмаа аюулгүй гэж нэг үг байт. Ухаарлал бол яг ерөнхийдөө би 37-ныхаа жил дээр бол их алдсан юм аа. Ер нь бол ээжигээ ч алдсан, 2 хөлөө чугалсан. Тэг гинтээ ослоор бол. Тэгээ үндсэндээ бол яг нэг хөлний лсар аппарат тавиулаад, нэг хөлөндөө бол гипс тавиулаад ингээд бол хэвтгэд хамгийн гол нь бол эмчнэр бол 3 хоноо л ер нь бол болсон гэж хэлж ийсэн. Харамсалтай нь бол яг тэгээгүй. Тэр нь хүндрэл өгөөд нэг ясны сэргэжилт явагдаад тэгээд бол тэрний хүндрээд бол баг жил хагас бол би хэвтэртэл байсан. Бүний гарт. За энэ бол ерөөсөн миний амьдралд бол ер нь нэгдүгээрт нь ухаарлыг бол хоёрдугаарт нь бол шинэ эргэлт гэж байдаг шүү дээ. Ер нь бол тий. Ер нь тэр хүртэл бол хийсэн бүх юм байхгүй болсон шүү дээ. Ер нь бол тэгээд ер нь 2 өрөө байртай. Тэгээд 2 хүүхэд ихнэр
Одоо ийм л одоо юмтайгаа л үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол хүний амьдралд бол урагчч байдаг юм байна. Тэгээд бол түнш тэр үн чамд найз нөхөд ч гэсэн ер нь бол байт юм. Тэгвэл ер нь бол хамгийн одоо гол юм бол ер нь хүний сэтгэлийн л одоо тэр мөн чанар. Тэнд бол ах トゥ хамаатан садан байна уу? Хар илгийн хүн байна уу? Тэ? Эсвэл нэг сураад төгсөн шав байна уу? Тэр бол тэрэндээ бол асуудал байдгүй юм билээ. Ер нь хүндээ л ер нь асуудал байд юм билээ. Би бол одоо яг миний гар үсгийг л нэг өчиг гэж ярьдаг. Зарим ч одоо юун сонин гар үсэг вэ гэдгийг, зарим нь болохоор ямар гоё гар үсгтэй юм бэ л гэдгийг. Яг уу тэгэл одоо зурж байгаа хүний өөрийн тий бас нэг цаанаа нэг мэдээж хүн альва нэгд бол гар үсгэл зурна гэдэг бол сайныг өрөө. Тийм үст ер нь бол тий сайн сайхныг бэлэгдэн тэр гар үсгтэн дээр зурж байгаа тэр баримт бичгийн баталгаажуулалт, амлалт мөн үү. За энэ нь бол өөрөө бол ер нь эрх зүйн хувьд ч гэсэн өөрөө бол би ч бас хариуцлагын хүлээгээд зурж байгаа хүний хувьд. За тэгээд тэр одоо ямарваа нэг зүйл дээр л зурж байгаа альбом бичигч байдаг юм уу, мэрэгжлийн гэрчлэгээч байдаг юм уу, ингээ хүний тодорхойлтч байдаг юм уу. Ер нь бол тэр одоо юу санс 9 цагаан хүсэл биелэг гэдэг шиг л ер нь хамгийн сүүлд нь тэргээр л батламжилж өгч байгаа. Тийм учраас энэ гар үсгэл хариуцлагатай асуудал л да. Надад бол тийм шантрах үе бол ер нь байгаагүй л дээ. Яг тэгээ би өөрөө бас хувь хүний нэг тийм зан чанар бас нэг байдаг те. Ер нь бол хүн болгонд л байгаа шүү дээ. Өөр ингэсэн нэг тийм төрөлхийн. Надад бол ер нь би ер нь л одоо юу гэдэг нэг юмд бол ууггүй тэгээ мах руу гэж байдаг шүү дээ. Ер нь бол те. Заавал нэг имийг бол ард нь гарч иж санаа амардаг. Миний одоо ч гэсэн ер нь бол тэр чанар бол байдгийн ер нь бол ямар ч ажлыг бол тэгэл ер нь хийн л гэсэн бол ер нь тэгэл хийдэг. Ер нь зовлонгийн өмнө бол ер нь сөхрөх дурггүй.